Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс манай нүүрсийг худалдаж авдаг гол улс орн болох Найрамд дахьтад ард улсын коксчх нүүрсний зах зээлийн ерөнхий төлөв байдлыг танилцуулъя. За нүүрсний экспорт болохоор Монгол улсын нийт экспортын 30 гаруй хувийг эзэлдэг. 2019 онд Монгол улс нийтдээ 36.5 сая тонн нүүрс, 20 онд 28.3 сая тонн нүүрс Найрамд дахьтад ард улс руу экспортлсон байгаа. Экспортын орлогыг нь авч үзэх юм бол 2019 онд 3 тэрбум Америк доллартай тэнцвүүц нүүрс, 2020 онд энэ тоо бага хэмжээгээр багасаж 2 тэрбум Америк долларт хүрэхүүц нүүрс экспортлсон байгаа. За нийт экспортын бас 28-30 гаруй хувийг зэсийн экспорт эзэлдэг. Манай улс жилдээ ойролцоогоор 1.2 сая тонн зэс бүгд Найрамд дахьтад ард улс руу экспортлдог. Манай улсын нийт экспортын хэмжээ сүүлийн 2 жилийн байдлаар 7.6 тэрбум Америк доллартай тэнцэж байна. Хэдий цар тахал дэгдсэн хэдий ч нийт экспортын орлогын хэмжээ бол буураагүй, саараагүй байгаа. За Монгол улс болохоор нүүрсээ нийт 5 боомтоор гаргадаг. Үүний хамгийн их нүүрс гаргадаг боомт буюу нийт нүүрсний 50%-ийг шивээ хөр боомтоор гаргадаг. Нийт нүүрсний 36.2%-ийг гашуун сухат боомтоор, түүний дараагаар замын үд, ханги, яринд зэрэг боомтоор гаргадаг байгаа. За цар тахалгүй хэвэн үед өдөрт дунджаар 2000-аас 2500 ширхэг ачааны машин нүүрс гардаг боловч яг өнөөдрийн байдлаар сүүлийн саруудад энэ тоо багасаж ойролцоогоор өдөрт 200 орчим машин гарч байна. Энэ нь бас цар тахлын нөлөөтэй холбоотой. Хилийн боомтууд дээрх цар тахлын дэгдэлт их машины жолоочудаас бас энэ халдвар илэрч байгаатай холбоотой юм аа. За Хятадын нүүрсний зах зээлийн ерөнхий төлөв байдлыг танилцуулъя. За бүгд Найрамд дахьтад ард улс нь дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, боловсруулагч мөн ашигладаг орн байгаа. Жилдээ ойролцоогоор 3 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэдэг. Хятад улс нь бас нүүрсний нүүрс олборлолтын ирээдүйд хэдэн сая тонн нүүрс олборлолтоор бас дэлхийд тэргүүлдэг. За нүүрс олборлдог томоохон 5 мужийг нэрлэе. Энэ нь болохоор Шанси, Өвөр Монгол, Хэбэй, Шинжаан, Хэйлүнжаан, Шандун зэрэг мужуудад бол нүүрс олборлолт бол их хэмжээтэй байдаг. Газар зүйн байршлын хувьд авч үзэх юм бол Найрамд дахьтад орц улсын хойд хэсгээр буюу Өвөр Монголын нутаг дэвсгэрт энэ коксчх нүүрсний үйлдвэрлэл, коксчх нүүрсний баяжуулалт, угаацсан үйлдвэрлэлт их хэмжээгээр байрладаг. За нүүрсийг ингээд төрлөөр нь авч үзэх юм бол яг 2 ангилж байгаа. Нэгдүгээрт эрчим хүчний нүүрс, хоёрдугаарт дулааны нүүрс. Дулааны нүүрсийг болохоор дулааны цахилгаан станцууд ашиглаад энэ бидний байралд амьдардаг энэ байр орон сууцыг халаадаг байгаа. Эрчим хүчний нүүрс нь болохоор илүү хүчлэг чанар ихтэй буюу тухайн нүүрснээс гарч байгаа илчлэг чанар их буюу энийг томоохон үйлдвэрүүд ялангуяа ган төмөрлөгийн үйлдвэрлэлд ашигладаг байгаа. Манай нүүрсний экспортын 90 гаруй хувийг коксчх нүүрс эзэлдэг. Энэ нь илчлэг ихтэй. Эдгээр нүүрсийг болохоор энэ томоохон ган төмөрлөг, ширмэн төмөр үйлдвэрлэдэг нүүлдвэрүүд шууд ашигладаг. Сайн чанарын нүүрсүүд гэж авч үзнэ. За Хятад улс жилдээ ойролцоогоор 300 сая тонн нүүрсийг импортоор буюу бусад 14 гаруй улсаас авдаг байгаа.
Үүний 70 сая тонн нь коксчих нүүрс эзэлдэг. За коксчих нүүрс одоо экспортлдог гол орнууд бол Австрали, Монгол улс, Оросын холбооны улс, Канада зэрэг бол багтана. Австрали улсаас жилдээ ойролцоогоор 30-аас 40 сая тонн коксчих нүүрс авдаг байгаа. Харин 2020 оны 12 дугаар сараас эхлэн Австралийн коксчих нүүрст одоо хориг тавьснаар Австрали улсаас одоо нүүрс авахаа зогсоосон бол байгаа. Хэдий Австрали улсаас нүүрс авахаа болсон ч Австрали улс өөр энэтхэг Япон, Солонгос зэрэг улсуудад коксчих нүүрсээ зарж байгаа. Харин одоо энэ Австрали улсын энэ орон зайг Оросын холбооны улс, Канада болон Америкийн нэгдсэн улсаас бас Монголоос нөхөхийг хичээж байна. Хятадын зах зээл дээр дулааны нүүрс, коксчих нүүрсний үн бол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. За Монгол улсаас судалдаж авж байгаа нүүрсийг ойролцоогоор $100 1 тонн $100 худалдаж авч байна. Оросын холбооны улсаас болохоор $153 авч байна. Америк улсаас авж байгаа коксчих нүүрс нь бол 1 тонн ойролцоогоор $190. Канадаас болохоор $220 авч байна. Хэдий энэ Оросын холбооны улс Канадаас Америкаас өндөр үнэтэй авж байгаа ч ингээд Австралийн ингээ орон зайг өндөр үнээс болоо ингээд нөхөхийг хичээж байгаа нь харагдаж байна. За Монгол улсын хувьд болохоор 2021 онд нийтдээ 42 сая тонн коксчих нүүрс экспортлно гэсэн төлөвлөгөө баталсан боловч яг одоогийн байдлаар буюу 21 оны 8 дугаар сарын байдлаар нийт 11 сая тонн нүүрс экспортлоод байна. Яг төлөвлөжсэн хэмжээс хамаагүй бага. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл болохоор мэдээж бомбын үйл ажиллагаа тодорхой хугацаагаар зогссон, бомбын ойролцоо халдварын тохиолдол ихсэж байгаа мөн нийт одоо Монгол улсын хэмжээнд коронавирусын бүртгэж байгаа тохиолдол нэмэгдэж байгаа зэрэг ийм шалтгаанууд хүчин зүйл нөлөөлж байна. Энэхүү байдлыг сааруулахын тулд Эрдэнэс 5 толгоогоос гашуун сухад бомб дээр төмөр замын терминал буюу Чингэлэг ачаа тээврийн терминал одоо байгуулад үйл ажиллагаанд сая хэдхэн оны өмнө оруулсан байгаа. Ингэснээр нүүрсийг ачааны машинаар зөөхөөс илүүтэйгээр Чингэлэг тээврээр ингээд зөөх ингээд зорилт тавиан ажиллаж байна. Монгол улсын засгийн газар 2020 оны 7 дугаар сард гашуун сухад зүүн баян чиглэлийн төмөр замыг ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Хэрвээ энэхүү төмөр замыг ашиглалтанд оруулвал одоо энэ ачааны машинаар тээвэрлэж байгаа нүүрсийг илүү хямд зардлаар мөн илүү хурдан шуурхай их хэмжээгээр одоо тээвэрлэх төмөр замаар тээвэрлэх ингээ боломж үүснэ.